Сайн байцгаана уу? За энэ хичээлээрээ бид нэр тавилгын хөдөлгөөнтэй хэсэг буюу хаалгуудыг нээж хаах, за шургуулгыг маш чааш нь татах доторх бүтцийг нь харуулах зорилгоор хийх үйлдэлийг юугаар яаж хэрхэн хийж болох вэ гэдэгтээ танилцсанаа гэсэн. За үүнийг хийхин тулд бид нэр энэ төлсийг бол ашигланаа. Энэ төлсийг ашиглана. За энэ төлсийг бид нэр энд бол авчраа суулгачихсан байгаа. За энийг суулгахын тулд extension manager гэж ороод install extension гэдэг тэгээ байгаа газраас нь татаа суулгах чинь гэсэн. За ингээд суудсан байгаа тохиолдолд бид нэр энэ гурван зүйлтэй танилцъя. За ингээхийн тулд хэрхэн яаж хийх вэ гэхээр тухайн хөдөлгөөнд оруулах гэж байгаа биетэй эхлээд групплэх ёстой. За бид нэр энэ хаалгыг групплэлсэн байгаа. За энийг нээж хай. За ингээхийн тулд энэ товчон дээр дарангуй тийм гарч ирнэ. За энэ слайд гэдэг маань ингээд дарах юм бол энийг аль чиглэлд хөдлөх юм бэ? Жишээлбэл энэ чиглэлийг ингээд дарангуут энэ хоёр тишээгээ хөдөлгөөн хийнэ гэсэн. За тэгэхээр бид нарт бол яах нь энэ маань хаалга шиг нээгдэх учраас за ханг гэх юм бол хаалгыг нээнэ гэсэн. За хаалгыг нээхдээ аль ирмэгээр баруун ирэх юм уу зүүн ирэх юм уу гэдгээ сонгоод аль шулуун дээрээс сэргэлт хийх вэ гэдгээ сонгоно гэсэн. Select гэдэг. За ингээд select хийхэд тулд бид нэр энэ за энэ ирмэгээ сонгоно. За энэ ирмэг цэнхэр болж байгаа учраас энэ цэнхэр ирмэг дээр эргэлт хий. За ингэнгүүт энэ гар move joint гэдгийг ашиглаад энийг яах нь нэ. За ингээд хаалгыг за ийм хэмжээнд нэгээд доторхыг харуулчихъя гэж бодоод зогсооно. За ингээд зогсоосныхаа дараа mouse хоёрыг дараад close гэдэг. За ингэнгүүт энэ option close гэдгийг ашиглаад дурчнаа гэсэн. За дараачийн хатар хэдүүлээ. Дараачийн нэг. За энэ бол ийм хагас жижиг нэгдэх юм байна. За энэ дээр бол бид нэр секундтэй тааруулж болно гэсэн. За секундыг нэмэх тусам бол удаа тэр 3 секундэд тухайн хөдөлгөөнийг хийн гэсэн. Тэгэхээр аль болох 1 секунд хурдан байвал биднэрт илүү хялбараа гэсэн. За ингээд энэ бол эргэлт хийсэн байгаа юм байна. За ингээд энэ дээрээс ингээд үйлдэлийг хийх юм бол энэ өмнө ингэж тэмдэглэгдсэн байх юм бол энэ хүртлээр зогсноо л гэсэн. За ийм тохиолдолд бид нэр энэ төлөвлөнийг дахиж хүчинг болгоод exploit хийгээд make group хийчихнэ гэсэн. Тэгээ энийг энэ дахиж цаашаа хаачнаа. Select хийгээд энэ дээрээ select хийгээд close хийгээд за энэ мэтэр яах нь хийдэг байх нэ.